Моны бүгд найрамдах Герман улсын хаан сайдын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран явуулдаг хууль зүйн сурчлагын шин төвчөө нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн талаар ярилцах болно. Энэ хуулийг 2018 онд Улсын хурлаас шинжилэн батлаж 2019 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ хуулиар согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэгэд зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд дор захиргааны журмаар албадан эмчлэгтэй холбогдсон асуудлыг зохицуулдаг. Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хэрхэн хамруулах талаар энгийн жишээн дээр тулгуурлан тэглээ. За тэгэхээр цэцэг маа. Та урчин эрүүлжүүлэгдсэн Батагийн эхнэр үү? Бата юунаас болоод эрүүлжүүлэгдсэн? Юу, өчигдөр орой манай хүн согтоо орж ирээд агсан тавиад хэрүүл маргаан гаргаад тэгээ бүр намайг алгадаад дараа нь түлхэж унгаагаад гэрээс хөөсөн. Ер нь л сүүлийн 1 жил гаруй хугацаанд Бата өдөр болгон л архиуж байгаа дөө. Тэгээд агсан тавина засрах юм болов гэдэл зөндөө харлаа. Сүлдээ ч бүр их архиугаад агсан тавиад ааш занж бүр эвтэрсэн. Одоо ер нь бинж дийлхэ болсон. Аргаа бараад бүр салтын билүү гэж бодох юм. Хүүхдүүдээ бодоод гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө одоо сална гэдэг чинь хэцүү шүү. Бүр болохгүй л архины эмчилгээнд явуулаад үзэхгүй юу? Энэ талаар ер нь тусгайлсан хууль журам байдгийг сайн судлаад Батаг нэг эмчилгээнд явуулаад үзвэл ер нь яа гэм бол. Үгүй тийм үү. Үгүй тэгээ ямар тохиолдолд ямар хүнийг албадан эмчлэх үү? За тэгэхээр та сайн сонсч бай. Ийм байдیں۔ Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болоод бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн. За согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулнаа гэдэг ийм заалт байгаа. Харин жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй их. Зааваас 3 хүртэлх насны хүүхэдтэй өргөдлгөөсөн эцэг 16 нас хүрээгүй хүүхэд 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчилгээг хориглоно гэсэн заалт байдیں۔ Тэгээд ямар хугацаагаар энэ албадан эмчилгээ гэдэгт чи хамруулдаг юм бэ? За албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалаад 3 сараас 6 сар хүртэл бас давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаатай хийдэг. Албадан эмчлэх хугацааны шүүхэн шийдвэрээр дуусгар болдیں۔ За шүүх шийдвэрээ гаргахдаа эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг гаргалсан одоо эмчийн тэр мэрэгжлийнх нь эмчил нарын зөвлөгөөний дүгнэлтийг нь үндэслэдэг. Энэ албадан эмчлэх эмнэлэг нь эмчлүүлэгчийн эмчилгээг зогсоох тухай саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлдэг. Энэ албадан эмчлэх тухай хүсэлтийг хаана гаргавал зүгээр үү? За тэгэхээр ийм байгаа. Согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг өргөхийн болон сумын эмч, эсвэл сэтгэц, наркологийн эмч, бас сум хорооны нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, гэр бүлийн гишүүн та тийм ээ. Бас төрөл садангийн хүн цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж болно. Мөн тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын албаагч бас гаргаж болно гэсэн байна. Албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хаана хэнд гаргаж тэгээд яаж шийдвэрлэдэг юм бэ? За тэгэхээр ийм байгаа. Цагдаагийн байгууллага хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авмагцаа. Тухайн хүний хувийн баримт бичиг тодорхойлтыг нь бүрдүүлээд согтууруулах, мансууруулах донтой эсхийг нь тодорхойлох эмнэлгийн дүгнэлтийг гаргуулдаг. Тэгээд согтуурах, мансуурах донтой эсэх тухай дүгнэлт нь гаргахад энэ шаардлагатай үзлэг шинжилгээг эмнэлгүүд үн төлбөргүй хийх үүрэгтэй байдаг. Тэгэхээр цагдаагийн байгууллага албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлнэ гэсэн үг. Харин тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах эсхийг шүүх хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргадаг.
Албатан эмчлэх шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага тухайн хүнийг 48 цагаас илүүгүй хугацаагаар саатуулж болно гэсэн байна. За шүүхийн шийдвэр гарлаа гэж бодъё л доо. Тэгээд дараа нь яаж одоо эмнэлэгт хүргэх вэ? Энэ болохоор юм байна. За албатан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүнийг албатан эмчлэх эмнэлэгтээ хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцдаг. Цагдаагийн албаагч албатан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гаргасан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд хэрвээ ганц бие хүн бол одоо тэр хүний оршин суугаа газрын хаяг тийм ээ нийгмийн халамжийнх нь үйлчилгээний байгууллагад одоо ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх үүрэгтэй байдаг. Албатан эмчилгээг байнгын харуул хамгаалалттай эмнэлэгт явуулдаг. Энэ эмчилгээнд сайн дураараа хамрагдаж болох уу? Болно. Тэгэхээр согтууруулах мансуурах донтой эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтэй цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзсан албатан эмчилгээнд явуулж болдё. Бас сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргасан хүн эмчилгээнд хамрагдаж байгаа тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Эмчилгээний хугацаа дуусны дараа эмнэлгийн тодорхойлолтоо цагдаагийн байгууллагад эргээд өгдөг. Тэгээд тэр албатан эмчилгээг нь яаж хийдэг юм болоо? Тэгэхээр энэ албатан эмчилгээний эмнэлэг нь эмчлүүлэгчийн аргин дондох эмгийг эмчилгээний зэрэгцээ тухайн хүний биед илэрсэн бусад эмгийг эмчилнэ. Тэгэхээр бас бусад зүйлийг нь эмчлэх нь шүү дээ, тийм ээ. Мөн албатан эмчлүүлж байгаа хүнд сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний хүрээнд явуулдаг нөхөн сэргээх хөдөлмөр эмчилгээ нь эмчлүүлэгчийн биеийн байдал, мэрэгжил, хөдөлмөрийн чадвар, нас биеийн онцлогт нь тохирсон байдаг. Эмчлүүлж байгаа хүн эмнэлэгт байх хугацаанд ямар эрхтэй байх вэ? Эмчлүүлэгч эмнэлэгт байх хугацаанд эмнэлгийн дотоод журамтай танилцаж шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авах. Эрүүл ахуйн шаардлага хангасан ахуй нөхцөл эмчилгээний дэглэмд зогтсон хоол хүнсээр хангуулах. Бас эмнэлгийн дотоод журамд хориглоогүй хувцас, хэрэглээний эд зүйл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, ном сурах бичиг ашиглаж болно. Би нөхөртөөгөө чөлөөтэй уулзаж болох уу? Эргэлт өгдөг ч юм уу, эсвэл захиа бичих, утсаар ярих тийм боломж байдаг юм байна уу? Надад ч бүгд байгаа. Утсаар ярьж болно, захиа бичиж болно тийм ээ. Хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах. Бас эмчлүүлэгч маань тийм ээ. Эмнэлгийн үйл ажиллагаа, албаагчийн харьцаа, эмчилгээ, бас шинжилгээний талаар санал гомдол гаргах хэрэгтэй байдаг. Ар гэрт нь гачигдал зовлон учирсан бол хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлгийн дотоод журамд заасны дагуу 7 хүртэл хоногийн чөлөө авах, хууль зүйн туслалцаа авах, эрх зүйн альва харилцаанд итгэмжлэгсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох, шашны зан үйл үлдэх эрхтэй байдаг. Энэ албатан эмчилгээнд дуусна шүү дээ. Тэгэхээр эмнэлгээс гарахдаа баримталдаг журам энтер гэж байх уу? Байгаа. Албатан эмчилгээг эмчлүүлэгчийн эмчилгээ дуусгах тухай мэдээллийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрт оржих эмнэлгийн сэтгэц наркологийн эмчид хүргүүлнэ. Тэгээд сэтгэц наркологийн эмч байхгүй нөхцөлд өрхийн эсвэл сумын эмч тийм ээ. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад эмчилгээний хугацаа дуусгаас 7 хоногийн өмнө хүргүүлдэг. Албатан эмчлэх эмнэлгээс гарч байгаа хүнд цаашид баттах эмчилгээнд хэрхэн хамрагдах. Бас эмгээс урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой бичсэн санамж гардуулж агуулгыг бас тайлбарлаж өгдөг өөрт нь. За танд ястайг баярлалаа. Би энэ талаар сайн судалнаа. Хүнээс ч гэсэн асууж зөвлөө. Тэгээрэй. Ер нь энэ талаар эхлээд өөртөө болоод ер нь гэрийнхэнтэй сайн ярилцаж судалсан зүгээр баг. Тэгээ. Цэцэг маа багийн засаг дарга гамбаттай уулзаж ярилцаж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Би харин тантай нэг зүйл зөвлөлдөх гээд ирлээ. Манай нөхөр Бата энэ сүүлийн 1 жил их арх уусан юм аа. Тэгээд зан ааш нэвдрээд ер нь би хаан чих өвддөг болсон юм. Тэгээд би энэ цагдаагийн хилцсэн байцаагч тэр хүүтэй очиж уулзсан чинь надад архины албадын эмчилгээнд явуулаад үзэхгүй юу гэсэн. Энэ талаар л би харин танаас асууж лавлах гад хүрээд ирлээ. Тэгэлгүй яах вэ? Архины албадын эмчилгээнд явуулаад эмчилгээнд тохирч архинаас гарсан хүн бас нилээд олон байдаг юм билээ. Ер нь гол нь хүнээсээ өөрөөс нь их шалтгаалт юм л дээ.
тал талаас нь дэмжиж туслах юм бол хэрэг болж магадгүй юм. Үгүй манай нөхөр эзэмшсэн мэрэгжилгүй. За Энэ ажил төрөлгүй болохоор л ингээд уух шалтгаан болоод байна гэж би бодоод байгаа. тэгэлгүй яах вэ? Энэ архины албадан эмчилгээ гэдэг юмд нь хамрагдаад байж байгаа хугацаанд нь нэг мэрэгжил олгодог ч юм уу, нэг сургалтанд хамруулах арга байдгүй болов. За тэгэхээр ийм байгаа юм. Албадан эмчлэх эмнэлэг нь эзэмшсэн мэрэгжилгүй. Ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэрэгжлийн чиг баримжаа олгох сургалтыг эмчлүүлэгчийн эмчилгээний горим, за тэгээд үр дүн, биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар зохион байгуулж мэрэгжлийн үнэмлэх олгодог юм. За. Албадан эмчилгээний хугацаа дууссаны дараа сургалтад хамрагдсан хүнийг эзэмшсэн мэрэгжлийн дагуу ажлын байранд зуучлах ажлыг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагатай хамтран зохион байгуулж болно. Ийм л юм байна. Энэ албадан эмчилгээнд хамрагдсан хүн ажилдаа эргээд орж болно гэсэн тийм эрх байгаа болов уу? Энэ манай хүн найзтайгаа нийлж их архиудаг юм аа. За. Тэгээд тэр найз доржийн ихнэр бас нөхрөө энэ албадан эмчилгээнд явуулвал засрах болов яах вэ гэж л яриад байгаа. Тэгээд энэ хамгийн гол нь ажилласаа гарчгаар дахиад ажил нь буцаагаад авахгүй байх таа гэд эргэлзээд байгаа маа. За тэгэхээр албадан эмчлэх тухай хуульд зааснаар бол тийм ээ аж ахуйн нэгж байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг хадгалж эмчилгээ дууссаны дараа ажилд нь эргүүлэн авах тийм хуулиар хүлээсэн үүрэгтэй юм билээ. Энэ үүргээ биелүүлээгүй. Зөрчсөн аж ахуй нэгж байгууллагын удирдлагад хуульд заасан хариуцлага хүлээлгдэг юм билээ. Ийм болохоор санаа зовох хэрэггүй бахав. За. Тэгээд ер нь иймэрхүү архинд донтож тэгээд эмчилгээнд явж байгаа хүнд энэ төрийн байгууллагаас тусалж дэмждэг юм болов? Тэглгүй яах вэ? Төрийн байгууллагууд туслаж дэмжих үүрэгтэй байдаг юм шүү. За. Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь албадан эмчлэх эмнэлгээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн хүнийг судлаж эмнэлгээс гарахт нь иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх, за мөн ажилд зуучлах, нийгмийн халамжид хамруулах зэрэг арга хэмжээ авах ёстой байдаг юм. За тэгээд албадан эмчилгээнд яваад ирсний дараа бас баттдах эмчилгээнд хамруулж дахин архинд донтуулахгүй байх талаар арга хэмжээ авдаг юм шүү. Баттдах эмчилгээ гэдэг нь одоо хаана яаж хамрагддаг юм бэ? Энэ ийм учиртай. Албадан эмчилгээнд хамрагдсан хүн эмчилгээ дууссаны дараа оршин суугаа нутаг дэвсгэртэй байрлах эмнэлгийн сэтгц, наркологийн эмчдэд бүртгүүлэн өөрхийн, за эсвэл сумын эмчийн хяналтанд орж эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийн дагуу баттдах эмчилгээнд хамрагддаг юм да. За, танд баярлалаа. Би энэ талаар Бататай өөртөө сайн яри. Ах トゥ нартаа ч гэсэн зөвлөлтий.